Сайхан амарсан өглөөний мэнд. За сайхан амарлаа, сайхан амаргуу та хоёр маань өглөөний мэнд хүргье. Сайхан амарлаа. Бидний урилга хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. За Батхайр барайч маань удам тамдсан барайчаа. Хэдэн жил энэхүү одоо өнөөдөр дандаа л юм гарын урдуудын гарын мэдрэмжтэй гэж ярьдаг шүү дээ. Тий, ийм хүмүүс орж байна. За ерөнхийдөө бол багаасаа эхлээд барьж эхэлсэн. Учир юу вэ гэхээс одоо манай ээж өөрөө барайч эмчүн. Одоо 54 жил хүн барьж байгаа. Тий. Тэгэхээр мэдээ орсон цагт л ээж маань хүн барьцсан сууж ирсэн. Тэгэл багаасаа ер нь барих хэрэгтэй юм байна гэдэг тэр орчинд өссөн хүмүүс учраас барайл эхэлсэн гэсэн үг. Тэгэл бага одоо 10 жил байхдаа ч гэдэг юм уу тийм ээ. Багшаагаа барьдаг ч юм уу одоо энэ тэн толгой тарих нь одоо найз нөхдүүд маань өвдлөхөр бариад өчтдөг. Тэгэхээр зүгээр болчдөг ч юм уу тийм. Багаасаа нэг юм одоо орчны юм байдаг. Дээр нь одоо тухайн хүнд энерги гэдэг зүйл бас байдаг гэж ойлгодгийг удам дамжаад ингээд бүх хурдмаар төрдөг гэдэг шиг бас барайч энерги бас байдгийн байна гэж бас ойлгодог. Тэгээ энийг бол хөгжүүлж аваад одоо бол өнөөдөр мэрэгжлийн барайч одоо маш олон жил одоо барайцлал хийж байна. Барайцлал бол маш их гайхамшигтай одоо хүнийг бол нөгөө ичид юм шиг эдгэж ангааж болдог энэ зүйл байдаг. Бидний одоо монголчууд маань эрт дээр үеэс тийм ээ. Одоо барайчтай байж одоо домч хүмүүс байсан. Тэгэхээр монгол хүмүүс бол маш сайхан тийм эрүүл одоо хүмүүс одоо байсан бол өнөөдрийн нийгэмд бас нэг жоохон өвчлөл маань ихсээд байгаа юм жоо харамсалтай байна тийм ээ. Нөгөө идэж ууж байгаа хэрглэж байгаа зүйлсүүд нөгөө хөвшиж байгаа тэр амьдралын хэм маяг хүртэл өөр болцсонтой шууд холбогдож байгаа болов. Ер нь сүүлийн үед яасан ямар төрлийн эмгэг зовёртой хүмүүс танд хандах юм бэ? За сүүлийн үед бол ерөнхийдөө бол нөгөө нурууны суулт, булчингийн чангаралтай. За тэгээд яс ургалттай. За дээр нь одоо тархины судас нарийсалтай буюу одоо нүд бүрэлцэх, чих шуугих, толгой өвдөх тийм ээ. Одоо энэ асуудалтай хүмүүс одоо их болчихж. Нурууны суултны үед ярихад бол нөгөө 10 хүн тутмын 9 нь ерөөсөө л одоо нурууны суулттай юм уу булчингийн одоо чангаралтай ч юм уу тийм ээ. Ямар нэгэн байдлаар эрүүл биш л болчиход байна. 90% гэсэн үг шүү дээ. Тийм байна. Тэгээ бас залуучууд байгаа гэсэн тийм сорог байсан тийм. Залуучууд хүртэл нурууны суулт гэж яриад. Ерөөсөө одоо 10 үед 20 үедтэй хүмүүс зарим тохиолдолд хагалгаанд орсон тохиолдлууд байдаг юм байна лээ. Ер нь бол маш залуучж байна. Бидний одоо нөгөө ахуй амьдрал маань эрт дээр үеэс нөгөө хөдөлгөөнтэй мал хой морь унаад авчих энэ бол өөрөө массаж нэгсэндээ нөгөө дасгал хөдөлгөөн болоод булчин чангалдаг сулалдаг сайхан одоо ажилуулдаг байсан бол одоо бидний суурин амьдралд одоо суугаа ажлууд маань их машин суугаа авчдаг ажил дээр очиж суугаа голцоохон байдаг учраас энэ маань нөгөө хөгшрөлт биш нэ хөшилт гэж нэг үг байдаг шүү дээ. Арын жоон цүгийг хэлмээрг байна. Тэгэхээр тэрнтэй ижилхэн одоо нөгөө хөшилт энгийнээр бол хүмүүст их маш их явж байгаа гэсэн үг. Нүүдлийн соёл иргэншилтэй монголчууд суурин иргэншилтэй болж байна. Яалтчгүй энэ бол цаг үеэд хагаад монголчууд ч усаа зүгөөд өөрсдөө цайныхаа идэг гараараа нүдэ цайгаа чандаг л байсан ард түмштэй. Гэтэ одоо ер нь өөр дээрээ жишээ бодоход ч гэсэн машина хүртэл ажлынхаа үдэнд гэрийнхаа үдэнд байрлуулад гадуур ус ахлахгүй байна. Зөвхөн бахан хөтөлгөөнийг ч гэсэн хийхгүй байна. Хөдөлгөөнгөл яриа л байдаг. Эмчнэр ярьдаг, барайч нар ярьдаг, мэрэгчлэнүүд зөвлөдөг. Гэтэл бид нар хэрэгжүүлж амжихгүй л байгаа даа. Хамгийн сүүлд нь ингээл өвчлөлтэй л тулгарч л байгаа юм л. Тий. Одоо ерөнхийдөө яг ерөнхийдөө бол нөгөө хизэнээс одоо анхаарч эхлэх хэрэгтэй бай. Эрүүл мэндтэй гэж одоо асуулт байвал тийм ээ. Ерөнхийдөө бол нөгөө багаасаа одоо ер нь бол эрүүл мэндтэй анхаарах хэрэгтэй хүүхэд байхаас. Эрүүл мэндтэй анхаарахын тулд эхлээд хоол хүнс бас их чухал болдог. Одоо монголчууд бидний хувьд бол нөгөө цагаад хэрэгэлдэг малын одоо сүү цагаан эдээ харуул тийм ээ. Одоо говийн тостаасан бор харууланд одоо Д витамин байж ах жишээтэй бусад одоо амин димээр баялаг одоо хүний биед ашигтай зүйлүүд байдаг. Тэгэхээр нөгөө багаасаа цагаан эдэг идээд сүүгээ ууж байгаа хүн бол яс чанар сайжирна. Яс кальц гэсэн үг шүү дээ тийм ээ. Яс маань сайн байх юм бол хүн өөрөө эрүүл байх хамгийн суур үндэс. Ясны асуудал одоо сэргэжилтэй гэдэг юм одоо үед нөгөө ус ундаа одоо чихэр чипс одоо бэлэн гомч гэх юм уу зөксгүй одоо маш тийм одоо хүнс зугаа хэрэглээд байна л да хамны зугаа гэх юм уу. Тэгэхээр тэд нар маань бас их одоо бидний одоо өвчлөлт бас маш их өндөр хувь нэмэр оруулж байна.
дээр нь нөгөө хөдөлгөөн гэж одоо хоёрдугаарт орж ирэх хүн тийм ээ. Гэх мэтчлэн. Хүний бие өөрөө хоёр туйлтай юм бол та тийм. Муу зүйлийг сурахтаа хурдан, сайн зүйл дээр дасахтаа бас хурдан байдаг. Тэгээд сая бас хэлсэнчлэн ингээд хөдөлгөөн баг хийгээл тийм. Машинаасаа гэр хооронд ажил гээл ингээд алахгүй байгаад ирэхлээр сүүлдээ яг тэр зүйлдээ дасаад сурчдаг шүү дээ. Алхах нь ихлээр л нэг тийм хэцүү мэдрэмж аваад алхмааргүй санагдал, төвхтэй санагдал эхэлдэг тийм. Энэ бас буруудж байгаа шинж болов. Тийм ерөнхийдөө бол буруудаж байгаа. Тэгээд одоо жишээлбэл бид нэр байранд амьдарч जैन гэж үзэхэд шатаар өглөөдөө алхацдаг тийм ээ. Өксөд уруудчдаг. Орой эрэхтэй бас шатаараа алхацдаг. Тэгээ дээр нь одоо юу гэдгийг одоо орчин үеийн чинь төрнөк гэж бид нар зүүддэг. Ирчүүд бид нар чинь багасаа бас ингэж сонирхдаг. Булчин тоолох гэдэг шүү дээ бага хахад. Тэрэндээ ядаж зүүгддэг байх хэрэгтэй. Одоо юу гэдгийг айл болгоны одоо байрнуудын гадаа төрнөк бас байгаа гэж үү. Ямар нэгэн хүнээс одоо юу хаач байсан хөдөөч амьдарч байсан хүн нэг зүүгдчих одоо булчингаа ингээд сунгахчих, суллахчих одоо тийм нөхцлүүд бол олддог. Тэгэхээр айл болох хүн одоо эрүүл мэндэд анхаарал булчингаа суллаж явах хэрэгтэй. За булчингаа сулна гэж чинь түрүүн бид нар нэг үүрэг шалтгаануудыг ярьлаа да хоолунд амьсгалж байгаагаар тийм ээ бүх зүйл нөлөөлж байна. Яс булчин хоёр яагаад чухал хэрэгтэй? Булчин яагаад суллаад байна? Яагаад чангараад байна? Яс бол одоо хүний биений одоо гол одоо баган шүү дээ тийм ээ. Тулгуур одоо байшингийн одоо багна гэдэгтэй адилхан тийм ээ. А булчин бол яг хүнийг одоо хүнд одоо 640-оос 850 ширхэг булчин байдаг. Тэгэхээр энэ булчин болгон маань одоо үйл хөдлөлттэй одоо ажиллагааны оримтой байдаг. Тэгэхээр энэ булчин болгон маань тухайн одоо нөхцөлд амарч явах хэрэгтэй. Одоо шүн одоо ерөнхийдөө бол хүмүүс маань шөндөө бас унтаж чадхаа байчаад байгаа байхгүй одоо нойр гөдөл гэдэг асуудал гарч ирдэг. Энэ маань бол нөгөө булчин шангарах одоо судал сувг одоо хүнд 31 мэдрэлэн тийм ээ. А бусад одоо хувийн хий шар ус бадгана гэдэг одоо бас хүнд асуудлууд байдаг. Эднэр маань одоо хэвийн хэмжээнээс одоо ямар нэгэн байдлаар ихсэх багасах тэнцвэр алдагдахаар хүний бие тавгүй байдлууд үүсдэг. Нойргүй болдог тийм ээ. Одоо энэ нурууны суулт одоо булчин чангарах за бусад одоо нөгөө дотор эрхтний үйл ажиллагаанд сулрах сэтгэл санаа хүртэл тавгүй болдог ийм асуудлууд бас их байдаг одоогийн нийгэмд. Одоо өөр дөр жишээ авахад би ингээ удаан суугаад тэр компьютерээр суухлаар яг ингээ шилүү үзээ хоёр ингээ тал ингээ хөшчдөг ингээ. Энэ шинж тэмдэг ганцхан над дээр ч их олон хүн дээр тохиолдох юм аа. Энэ яг юутай холбоотой? Бас л нөгөө булчингийн чангарал. Булчингийн чангарал. Одоо жишээлбэл одоо бид нар компьютер дээр суудаг ч юм уу, утас үзээд суудаг ч юм уу, ажлын онцлог шүү дээ чи юм. Компьютер дээр л их хвчлэн ажил хийж байгаа. Тэгэхээр нэг цэг рүү удаан ингээд хөдөлгөөнгөө ингээд суугаад хахаар нөгөө булчин маань чангарч байгаа. Тэгээ хүний бие цээж одоо аарцаг тийм ээ одоо хөл одоо ясны одоо байдал маань одоо зогсоход хүн нэг одоо шугамд байх хэрэгтэй. Ингээд гажаад буюу ингээд бүхтийгээд одоо ямар нэгэн байдлаар таталтаад ирж гин гэдэг маань улам л цаашаа хөгжлөл нэмэгдээд яваад идэг гэсэн. За маш их баярлалаа. Таны гарын энэ сайхан эд шидээр олон хүмүүс эдгэрч үзэгчд маань ч гэсэн эрүүл амьдралыг хэм маягтай болж монголчууд маань эрүүл сайхан байх болтугай таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. За монголчуудаа одоо эрүүл энхийг хамгийн сайн сайхан бүгдийг хүсье. Тэгэлгүй яах вэ? За баярлалаа.